боломжоо бодит болох. Таван богд капитал. За тэгэхээр ерөнхийдөө дараагийн слайд дээр юу харагдаж байна гэхээр саяны 5 банкны ерөнхийдөө гол үзүүлэлтүүдээр нь харьцуулах юм бол яг банкны салбартаа ямар байр суурь үзүүлж байна вэ? Буюу хэн нь илүү том юм бэ гэдгийг ба шууд харьцуулаад харах боломжтой. Мөнгөн дүнгээр за энд бол банкны салбарын хамгийн гол үзүүлэлтүүд актив буюу хөрөнгө, зээл, өөрийн хөрөнгө, за тэгээд ашигын үзүүлэлт болох орлого, ашиг гэдэг 5 гол үзүүлэлтийг харуулсан байна. Тэгээ мэдээж нөгөө системийн нөлөө бүхий банкуд гэдэг байгаа шүү дээ. Нөлөө бүхий банк гэдэг чинь ерөнхийдөө тухайн банкны системийн активын 5 буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа банк. Тэгэхээр ямар ч эдгээр банкуд маань тэр 5 доор. Энэ тоонууд нь ямар ч талаа. Тэгэхээр энэ болохоор яг зах зээлд эзлэх хувь нь гэсэн үг. За энэ доор бол яг актив нь харагдаж байгаа гэсэн үг. Зах зээлд эзлэх хувь гэхээр яг юу одоо олон үзүүлэлт шүү дээ. Энэ 5 үзүүлэлт байгааг аль нь? Тэгэхээр энд харагдаж байна. Актив буюу одоо хөрөнгөний дүн бэрчтэй. Жишээлбэл одоо нийт банкны салбарын актив бол 42 их 80 төгрөг байгаа. За үүнээс хаан банк жишээлбэл 13 их 80 байгаа гэхээр зах зээлийн 33 буюу 3.1-ийг дангаар эзэлж байна. За дараа нь худалдаа хөгжил 9 их 80 гэхэд нэг 22%. Гэх мэтчлэн за хамгийн багадаа хас бол 8%. За одоо төрийн банк бол 9% эзэлт юм байна тий. За. Тэгэхээр ерөнхийдөө системдээ хэмжээгээрээ дөрөвт бичигдэх том банк байна.